Өнөөдөр улс орон даяар ханиад томоо төс өвчлөл ихтэй байгаатай холбогдуулаад эмнэлэг эмч мэрэгчлэнүүдээс дараах сурвалжлагыг хүргэж байна. Одоо тэгээд яг антибиотик бичиж өгөөгүй нөгөө вирусын эсрэг юм халуун буурал гэж зөөсөн. Тэрнийхэн дагуу одоо манай баг хүүхэд 5 дахь өдөр үзүүлэл одоо 4 дахь хоног дээр халуун буугаагүй л байна. Тэгэл ах нь одоо өргөжлүүлж өвдөөл 2 хоног халуураад суулгаад бөөлжүүл халуун нь ерөөсөө нэг 3-4 цагийн зайтай халуун бууруулах юм өгөөл тэгэл ерөөс буухгүй л байна. Гэр бүлийнхээ хүрээнд л нэг шүлтэй устай хоол тэгэл аль болох амин тийм хэрэглээл дулаан байлуул ингээд байгаа ч гэсэндээ бас төдийлөн дарагдаж өгөхгүй л юм л да. Энэ томоодс ханайдны энэ их халдвар ихсэнтэй холбоотойгоор энэ цахим бүртгэлийн ажил дээр бол бас маш их ачааллтай байна. Хүүхдийн цахим бүртгэл одоо манай амралтаарт энд 2 эмч ажиллаж байгаа. Одоо эмчнэр маань 10 минутын зайтай 48 хүүхэд ажлын цагаараа үздэг. Одоо ингээд өглөөний 12 цагийн байдлаар өглөөний 9-өөс 12 цагийн байдлаар 2 эмчийн маань цаг одоо ингээд бүтэн дүүрцсэн. Тэгэл дээр нь одоо манай эмчнэр нэмэлтээр бас ингээд цаг гаргаад ажиллаад манай бойтын хүүхдийн амралтаар бол маш их ачааллтай ажиллаж байна. Тэгээд манай эмчнэр бүгд нэмэлтээр тэгэл зарим нь оройд ингээд уртсан цагаар ажиллаад ямар ч гэсэн ингээд хүмүүсээ хүлээж аваад ингээд үзээд байж байгаа. Тэгээ одоо ингээд ажиллаж байхад бол ерөөсө бага насны хүүхдүүд хамгийн их цаг авч байна. Энэ айл болгонд халууны шил байвал зүгээр. Халуунаа үзээд хэр өндөр халуурж байна те. За 37.5-аас дээш халуурч эхлэх юм бол за халуун буулгах юм. За парацетамол өгөөд тэгээд одоо нөгөө нөөдөг хавчраа би энэ хавчраа халуун буулгана. За 38-аас дээш халуураад ирэх юм бол ерөнхийдөө эмнэлэгтээ хандаж үзүүлнэ гэсэн үг. За энэ сургууль дээр их байгаа нь бол төрөний 7 хоногт бол манай ахлах дунд ангийн сурагчдын өвчлөл маш их байсан. За бага ангийн сурагчдын өвчлөл бол харьцангуй бага байсан. Гэтэл энэ амралтын 3 хоног яваад ирэхэд өнөөдөр одоо шинээр хичээл эхлээд энэ 7 хоног эхлээд явхад дунд ахлах ангийн өвчлөл бол харьцангуй багассан байна. Харьцангуй багасхтаа бүрэн эдгрээд ханиадаа одоо бүрэн эдгээ гэж ирсэн хүүхэд бол ховор ямар ч байсан нөгөөд айхтар халууралд өвдөлт нь намсааж ирэнгүүт эмтэйгэн эмээ уугаад энэ төр ингээд хүрээж ирсэн байна хүүхдүүд. За бага ангийн өвчлөл бол манай сургууль дээр төрөний 7 хоногт маш бага байсан бол энэ 7 хоногт бүр одоо маш ихээр нэмэгдсэн байна. Одоо өвчлөл гэхэд ямар ч байсан нэг 60 гарна 70 орчим одоо хүүхдээр нэмэгдсэн байна. Тэгэхээр энэ маань юуг харуулад байна вэ гэхдээ зэрэг амралтын өдрүүдэд амралтын 3 хоногт бас эцэг эхүүдийн маань анхаарал хүүхдүүдэд тавих анхаарал халамж тэдний дархлааг дэмжих үйл ажиллагаанд бас харьцангуй арай сулхан байсан болоо дама бага насныхан дараа гэсэн ийм дүгнэлтийг би одоо сургуулийнхаа нөхцөлийг хараад хийж байна. За томоогоор өвчлүүлэхгүй урьдчилан сэргийлэхийн тулд бид нэр ангиудаараа явж бүх мэдээллүүдийг өгч байна. Мөн эрүүл мэндийн газраас гарсан зөвлөмжүүдийг анги сургууль багш нартаа өгч байна. За дээрэс нь эмчийн одоо сургуулийн эмчийн дэргэд залуу эмч клуб гэж байдаг. Залуу эмч клуб манайх нэг 40 гаруй хүүхэдтэй 40 гаруй хүүхдүүдийн 2-2-оор нь 3-3-аар нь одоо баг дунд ахлах ангиудынхаа сургуулийнхаа үүднүүд дээр зогсоож бүгдийг нөгөөд маскжуулах аянд нэгдээд маскаа зүүж байгаа. Бид нар бүрэн маскаа зөөгөөд ингээд маскжуулах аянд нэгдээж явж байна. Хүүхдээ өргөж хөдөл ангид нь нэг 10 орчим л хүүхэд ирсэн байна. Саяны 3 хоногт бол маш бүр эрсдэлтэй өндөр зэрэглэлийн хүүхдүүд эмнэлэгт зөндөө хөвтсөн байлээ. Бид нар дээр ч гэсэн маш өндөр зэрэглэл одоо өндөр халууралттай маш их халуурдаг ханиад байна. Тэгээд иргэдийн хувьд бол манай иргэд бол одоо хуучнаас харьцангуйгаар бүр эрүүл мэндийн мэдлэгийг бол маш сайн мэддэг болсон байна. Жаргуу одоо нөгөө жаргуу олохгүй энүүдийг өрөөсөө авахгүйгээр эмчтэй үзүүлээд антибиотик зандаа жарын дагаа авж байна. Тэгээд бид нар бол аль талтай маш хариуцлагатай байна. Тэгээд удирдлагын гаралтай ханиад томоо маш ихсэж байна шүү. Хамтдаа сэргийлж маскаа зүүцгээе.